Үндэсний баялагын сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34% түүнтэй дүүцүүлэх өгөөжийг иргэд боловсрал, эрүүл мэнд, орон сууцндаа бэлэн бусаар дахин зарцуулах, ноогдол ашигын хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл хуримтлалын сангийн хадгаламжиндаа хийх мөн хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуултууд нэгдэж байгаа бөгөөд баялагын өгөөжийг төсөл тус бүрээр Монголоор дамжуулан иргэд өөрсдөө хянах боломж мөн бүрдэж байгаа юм а. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгцснээр үндэсний баялагын сангийн хуримтлалын сан 2030 он гэхэд 18-аас 20 их найд төгрөгт хүрэх тооцоололтой байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Эдгээр тоог доктортой өсгөхөд гатсан мега төслүүдэд хөдөлгөхөөс өөр сонголт Монгол улсад байхгүй. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд бид өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бас бидэнд байхгүй. Өнөөдөр засгийн газраас 14 мега төслийн 1-р дэрэмлэгдсэн Монгол улсын засгийн газар бүгд найрамдах тэтгэл ард улсын засгийн газар хоорондын гашуун сухад ганц мод хил холболтын төмөрд замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол улс Франц улстай хамтран зөөгч аваа төслийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй улсын их хурлын тогтоолын төслийг хамтд нь инхүү өргөн барьж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Франц улсад 2023 оны 10 дугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол улсын засгийн газар болон Ороно Майнинг компани хооронд олон жил яригдсан энэхүү төслийг өргөжлөхөд томоохон улс төрийн түлхэц болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал оюутлогоо төслөөс хойш 3 дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх Монгол улсын 2 дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Оюутлогоо төсөлтэй харьцуулахад 34% энгийн хувьцааг 10% давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24%-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу амнаатаар орлуулан тооцож байгаа нь ноогдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх, төсөл эхэлсэн цагаас эхлэн үр өгөөжийг иргэд хуримтлалын сангаар дамжуулан шууд хүртэж эхлэх зэрэг боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой юм.